Сайн бацгаана хөхтөд. Сайн байна уу? За сайн сууцгаая. За багш та нар дараах нэг бичлэгийг үзүүлнэ. Маш анхааралтай хөхтөдөө бичлэгийг харааш заа юу. Хүү ширээн дээрээс юу унгасан бэ хөхтөд? Оо хадаас унгасан тийм ээ. За тэр хадаасыг тэгвэл хүү яаж авах вэ? За бүгдээрээ таамаглаад тэгвэл. За соронцдох юм байна. Өөр яаж авч болох юм бол? Оо за гараараа. За хэлээд ороо багш нь бичээд байна шүү хөхтөд. Оо бэлигээр за. Өөр яаж төгж болох юм бол? Өөр яаж авч болох юм бол? Оо яг зөв штэ шүүрдээ. Заваар саналаа хэлээрэй. Шүүрдэж авчаараар. Өстой мундаг. Оо аяганд түүгээд хийж болох нь тийм ээ. Ууд нь хийж болох нь тийм үү? За тэгвэл за дараагийн алхам руугаа асуултаас нүсэ. Тэгвэл энэ хүүд нэг шидтэн гарч ирж туслахаар болно гэвэл ямар шидтэн гарч ирэх юм болоо? Оо солонгон шидтэн. Солонгон шидтэн тэгвэл хүүд яаж туслах бол? Оо та нар бүгдээрээ соронзоор туслана гэж бодож байгаа юм байна тийм ээ. За ондаг хөхтөд байшаа та нар. За тэгвэл одоо бүгдээрээ дараагийн алхам руугаа оръё. За хүүхэд олон багш нь тараачих материал гэсэн байна. За энэ тараачих материал дээр яахаа гэвэл дараах зүйл соронзод татагддаггүй юу гэсэн асуулт байна. Энэ асуултын дагуу эдгээр эд зүйлс нь соронзонд татагддаг бол өнгийн харандаагаараа будын энэ смайлыг татагддаггүй зүйлсийг нь бодохгүй үлдээгээрээ хөхтөдөө заа юу. За багш нь 2 минутын хугацаа өглөө шүү. За буцчих. За бидний хугацаа
дууссан байна. За бүх хүүхдийгээ дуусчихсан уу? За дуусаагүй 2 3 хүүхэд байгаа учраас түр хүлээчихье бүгдээрээ. За одоо бүгд дууссан байгаа учраас багш руугаа харъя. За бид нар соронзон татагддаг болон татагддаггүй зүйлийг ялгаад өөрсдөө бодлоод таамаглаад бодчихсон тийм үү? За тэгвэл хамгийн эхлээд бид нар ямар бичлэг үзлээ? Хүү хадаас унгаад яаж авсан? Тэгвэл хүү хадаас унгаад яаж авсан юм бол бүгдээрээ харъя. Сайн уу? Судал тулгараа юу? Бидний таамагласан анх тийм үү? Хүү юугаар түүх болохоор та нар соронзоор гэсэн. Зөв таамагласан ба шүү бүгдээрээ. За бүгдээрээ тэгвэл одоо та нарын бодсон дасгал дээр байгаа зүйлийг яаж турших юм болоо? Соронзоор турших нь. За соронзоор турших юм байна тийм ээ бүгдээрээ. За туршиж үзэхийн тулд биднэрт аюулгүй ажиллагааны дүрм хэрэгтэй байна. За баг бүрт багш нь аюулгүй ажиллагааны дүрмийг одоо та нарт харааж байна. Баг болгон аюулгүй ажиллагааныхаа дүрмийг уншаад танилцаарай. За аюулгүй ажиллагааныхаа дүрмтэй танилцаарай хүүхдтэй. За аюулгүй ажиллагааны дүрмтэй танилцах 1 минутын хугацаа өглөөш хүүхдтэй багш нь. За багаараа танилцсан шүү аюулгүй ажиллагааны дүрмтэй. За баг бүр танилцаад дууссан тийм ээ аюулгүй ажиллагааны дүрмтэй. За тэгвэл бүгдээрээ дараагийн алхам руу оръё. Дараагийн алхам дээр энэ төлөвлөгөөний дагуу бүгдээрээ ширээн дээр өгөгдсөн байгаа сагсанд байгаа зүйлсийг хүүхэд болгондоо нэг нэгээр хуваарлан авъя. За аюулгүй ажиллагааны дүрмээр баримтлан шүү. 3 зүзүртэй зүйлийг яах ёстой вэ? Болгоомжтой барих. За баг болгон эд зүйлсээ барьсан уу хүүхдүүд? За барьсан эд зүйлсээ бариад байж. За бид нэр сагсан байгаа эд зүйлсийн нэгийг аваарай гэд хэлчихсэн тийм ээ. Дараа нь яах ёстой юм болоо 3 дахь алхам тэгвэл. Соронзон наалдуулж үзсний дараагийн алхам.
Өгөгдсөн хүснэгт буюу баг бүрт өгсөн энэ хүснэгт нь соронзон татагдж байгаа хэсгийг нь яах нь энд хүснэгтэндээ байрлуулж тавих нь бид нар бичих үү? Бичихгүй харин яах вэ? Эд зүйлсээ тавина шүү хүүхдүүдээ. За нааддаг хүсгээ энэ эд зүйлс хүснэгтэнд байрлуулж тавих нэ. За багаараа хамтраад хий. За энэ багш 1 минутын хугацаанд та нар тавьчихнаа. Энэ зүйлийг авах зүйлсээ авах шүү. А бүгд ингэ нэ? Тий, гэсэн үг үзсэн байгаа бүх зүйл. За баг бүр тавиад үзчихсэн үү? За одоо тэгвэл та нарын тавьсан ангиллаар бүгдээрээ туршиж үзэх нэ. За туршиж үзэхийн тулд багш нь баг бүрт сорон зогно. За энэ соронзонд та нарын тавьсан зүйлс татагдах нь уу, татагдахгүй нь уу гэдгийг бүгдээрээ ангилж үзье. За танах ангил шүү. За соронзонд татагдж байна уу, татагдахгүй байна уу? Татагдж байна. Өө тэгвэл аль талд нь байрлуулах хэрэгтэй л хүснэг тийм. Соронзон татагддаг тавина. Явцсан. За тэгвэл танаа энэ шугам соронзон татагдж байна уу, татагдахгүй байна уу? Татагдж байгаа юм чинь яах вэ? Соронзон татагдж байгаа зүйлсийг татагдаг гэдэг хүснэгт нь байрлуулж тавина. За минут дуусахад 27 секунд үлдсэн байна шүү хүүхдүүдээ. За хугацаа дууссан бидний. За бидний хугацаа дууссан учраас дараагийн алхам руу оръё. Багаараа хамтран үйл ажиллагаар. За Тэгэхэд бол яах вэ гэвэл багш нь баг бүрт ийм ажлын хуудас өгсөн байгаа. За бүгдээрээ зааврыг уншъя. За эд зүйлс гэдэг дээр бид нар юу бичих юм бол? Тий. Эдгээр зүйлсийг яах вэ? Бичиж нэрлэж бичгэнэ. За материал гэдэг дээр тэгвэл юу бичих юм бол? Яг зөв. Энэ зүйл маань ямар материалаар хийгдсэн бэ? Юугаар хийгдсэн бэ гэдгийг та нар яах нь вэ? Эд материал гэдэг дээр бичгэнэ. За сорон зоодоо татагдах хэсэг гэдэг дээр яах юм бол? Татагдчихээд бид нар ямар тэмдэг тавьж болох вэ? Зөв тэмдэг. За энэ багийг энэ үйл ажиллагааг багаараа ярилцаад за багш нь 5 минутын хугацаа өгье. За 5 минутын хугацаанд хийж гүйцэтгэе.
Soğum. Ангар ч юм уу. За, анхаарай. За, та нарын мэдгүй нэг зүйл гарч ирсэн тийм үү? За, энийг болохоор хан руу юм өрөмдөг, хан руу хадаас шүрүүп хийхэд хэрэгэлдэг зүйлийг энэ болохоор тэлэгч гэж нэрлэдэг. Тэлэгч шүү гэхдээ. Бүгдийн нь үчиж шүү. Хэлэгч. За, дараагийн алхам юм шүү. За. Харин юугаар хийх юм бэ? За, бүгд балруулна хаана? Асуурын бай. За. Энэ хэдэл ингээ хөдлөөд үзье та. Ямар вэ? Зөөлөн өөр. Хөнгөн. Хад ямар? Янзэр юм болоо. Арилгагч тийм үү? Би энэ алархаа энэ алархаа ингээ хөдөлж байгаа зүйл юугаар хийв? Та нарт ямар шугам байдаг вүлээ? Төмөр шугам байдаг өөр. Ямар шугам байдаг өөр? Шилэн. Ингээд юм шиг. Тэгвэл балруулаг юугаар хийв? Оо ягц. За танаа болцсноо. За бидний өгөгцөө хугацаа яасан бэ хүүхдүүдээ? За
За дууссан уу? Аль баг нь дууссан бэ? За. Дууссан багаас нэг гишүүн гарч ирээд өөрийнхөө багийн хийсэн үйл ажиллагааг тайлбарлая. За багуудыг бүгд бүрэн дуусах байна. Эдний багаас бусдын дуусах байна тий. За багш тэгвэл 2 минут нэмээд өгье тхөө хөлтөө тий. За 2 баг нь дуусах байгаа учраас 2 минут нэмээд өгье. За 2 минутыг нэмэгдсэн шүү. Яа энэ өдөр ич. За сүүлийн 1 минут үлдсэн байх шүү хүүхдүүдээ. Болцоо. За манаас олж залгаа 20 жишээ. Дахиад. За одоо баг болгон өөрийнхөө багийн хийсэн үйл ажиллагааг гарч ирээд танилцуулъя бусад багийнхандаа. За баг бүрээс нэг хүн гарч ирээ. За дараагийн 2 3 багаас нь хүүхдүүд гараарай. Ой. Аша. Хаадэс нэг нь гар. Аша чи. За одоо баг бүрээс нэг гишүүн гараад ирсэн учраас бүгдээрээ багуудын хийсэн үйл ажиллагаа танай багийнхтай таахан уугүй юу гэдгийг бүгдээрээ сонсъё. За танай багаас эхлэе. За эд зүйсээ нэрлээд За хайж цаасан авчаа. Төмөр шугам. Цаа цоос. шүрэг буюу боолтой тий. Тэлэгч Бодон бодлоор аллуу. Лего. За материал нь юу байсан бол за эдний баг эд зүйсээ нэрлэлээ. Эдний багт өвөгцөн эд зүйс нь ямар материалаар хийгдсэн болохыг бүгдээрээ сонсъё. За миний хүүхдүүд хийж байгаа зүйлээ харахад бусдыг сонсоход бол ямар үйл хийдэг вүлээ? Чимээгүй. За харъя. За ямар материалаар хийгдсэн? Төмөр. За. Төмөр. За. Төмөр. Эрзэн. За эдгээр эд зүйлсээр хийгдсэн юм байна гэж. Материалаар хийгдсэн гэж манай баг бодсон гэж хийж байна. За танах. Эдлүүлдэг
Эхлүүлдэг тоглоомоор биавраар хийсэн бодоход наалтах. За. Сайн байна. Атрорыг биавраар хийсэн бодоход наалтах. За дахиад. Тэгээд хайчиг төмрөөр хийсэн бодоход наалтах. Тэгээд зоосыг төмрөөр хийсэн бодоход соромжид наалтах. Тэгээд хавчуур төмрөөр хийсэн бодоход соромжид наалтах. Тэлэгч биавраар хийсэн болохоор төмрөнд наалтах. За дараагийн багийнхаа үед ажиллагаатай бүгдээрээ танилцъя. За манай багийн эд зүйлс нь лего тоглоом, төмөр шугам, хадаас болон бол, хайч, харандаа, зоос, тэлэгч, баларуул гэсэн. За ямар материалаар хийгдсэн байсан бэ? Лего тоглоомын манай багийн хуванцар, төмөр шугамын төмөр, хадаас болон бол энэ төмөр, хайч төмөр, харандаа мод, зоос төмөр, тэлэгч хуванцар, баларуул эзээ. За баярлалаа танай. За танах. Манай эд зүйл болохоор шугам, хайч, шүрүүг, зоос, номын хавчаар. Тэгээд тэлэгч, баларуул, лего тоглоом, харандаа, хуванцар шугам гэсэн. За эдгээр зүйлс нь ямар материалаар хийгдсэн байсан бэ? Төмөр шугам гэдэг манай хоёр шугам байхгүй. Тэгээ эхнийх нь төмөр шугам. Төмөр гээд хайч бол төмрөөр хийгдсэн. Шүрүү бас төмрөөр хийсэн. Зоос бас төмрөөр хийсэн. Тэгээд энэ номын хавчаар бас төмрөөр хийсэн. Тэлэгч хуванцар баллуурыг бид нар сайн мэдээгүй бас хуванцар гэсэн. Тэгээд лего бол ойлгомжтой бас хуванцар, харандаа модоор хийсэн. Хуванцар шугам хуванцраар хийсэн. Баг болгон өөрөө өөрсдөө бодлоор таамаглан эд зүйлсийг бичсэн байна, тийм ээ? За багийн гишүүдтэй баярлалаа. За багийн гишүүд сууч. За баг. За одоо тэгвэл бүгдээрээ нэг зүйлийг анхааралтай ажиллая. За багш нь баг өөртөө багшийн өгсөн үзүүлэлт хаана. За үзүүлэлт тарах материал өгсөн байгаа. Эд энэ зүйлсийг баг болгоноос нэг хүн гараад соронзон татагдчихсэн нь соронзон татагдахгүй байсан хэсэгт нь наа. За самбарт байрлуулаарай өгчтэй. За багасаа гараарай. За танай багаас тэнд шугамаг наагаагүй байна тийм ээ хүүхдээ. За шугамаа гаргаад наачих. За одоо бүгдээрээ эд зүйлс маань юугаар хийгдсэн болохыг багштайгаа хамтраад ярилцъя. За та нарын хийсэн асуултад таах нь уу юу бүгдээрээ. За болт маань юугаар хийгдсэн байсан бэ гэдэг. За төмрөөр хийгдсэн байсан тийм үү? Зоос төмөр бичгийн хавчаар за хайч яагаад хоёр орсон байгаа юм бол энэ? Аль хэсэг нь төмрөөр хийгдсэн болдог вэ? Үзүүр хэсэг нь юу яа?
Өө төмрөөр хийгдсэн биш тийм ээ. Ямар мөн тэгээ та нар. За төмөр. Тэгвэл хайж найл хэсэг соронзон татагдах байгаа. Оо бариад хэсэг тэгвэл юугаар хийгдсэн бол? Яг зөв. Хонцор ах юм шүү. Тэгвэл хайж маань татагдах боломжтой юм уу? Соронзонд яахаа нэ хүүхдүүдээ? Татагдах боломжтой. Үзүүр хэсгээрээ бид төмөр хэсгээрээ татагдав. Бариад хэсгээрээ харин яадаг байх нь? Татагддаг байх нь. За. Дараачих нь харандаа юугаар хийгдсэн болоо? Модоор хийгдсэн. Балруул. Эрзэн. Тэгээд тоглоом. Хаванцаар. Ном юугаар хийгдсэн бол? Цаасыг юугаар хийдэг вэ? За, энд нэг зээл үлдсэн. Шугам. Эдний багийн тайлбарыг та нар сонссноо? За. Тэгсээр дахиад нэг шугам дээр тайлбар хэлчихье ангийнхандаа. За. Яагаад танах шугамыг хоёр янзаар гэж утсан юм? Манай шугам болохоор нэг төмөр, нэг хуванцар шугам байсан. Тэгээд хуванцар, төмөр, хуванцар гэж хоёр юм байсан. Яг зөв. Тэгвэл шугам маань төмөрч байдаг байх нь мөн ямар байдаг байх нь? Хуванцарч байдаг байх нэ. За тэгвэл багийн ажлаа бүгдээрээ дүгнэе. Яаж дүгнэх юм болоо гэж бодож байна та нар. За. Энэ асуултын дагуу багаараа ярилцаад багийн дүгнэлт хэсгийн хуудсан дээр бичиж. За энэ дасгалыг хийхэд багш нь 4 минутын хугацаа өгье хүүхдүүдээ. Яг зөв. Багийн нэгдсэн дүгнэлт гэсэн энэ хуудсан дээр хүүхдүүдээ хийшөө. Баг бүр төгсөн байгаа. Башаа ингэж явах юм бол ингээд олон хүмүүст сураад Бол. Танай баг яаж хийх вэ? Хайжин сонголт. Gue bakal nanya yang bahasa sih.
За бидний хугацаа дууссан. За баг бүр өөрсдийн хийсэн багийн нэгцэн дүгнэлтийг за самбарт гараад байрлуулъя. За баг бүрээс нэг гишүүн самбарт гараад байрлуулъя. За танах. За танаа багбаснаа хөвгтөдөө. За бүгдээрээ өнөөдрийнхээ хичээлийг эргээд нэг бодъё. За эхлээд бид нэр яалаа хөвгтөдөө. Хатаасыг сорн яаж түүхээр болоо? За аюугаар авч болох вэ гэж таамагласан тийм үү? Таамаглаа дараа нь яасэ? Туршиж үзсэн. Туршиж үзэхэд маань ямар байлаа? Ямар зүйл нь соронзод татагдаад байсан? Төмөр зүйл. Ямар зүйл нь татагдахгүй байсан бэ? Яг зөв. За багийн үйл ажиллагааны тэгвэл багш нь харъя та. Хүүг баг болгон яаж ийн? Төмрөөс бүтсэн зүйл соронзод татагддаг гэж хэлсэн биз дээ. Бид нэр өнөөдөр хичээл үзэл мөн үү? Мөн. Харин хувилзар материалаар хийгдсэн, бусад материалаар хийгдсэн зүйл соронзод татагддаггүй гэж тэмдэглэсэн байна баг бол. Үнэхээр мундаг сайн хөвгтүүд дээ. Тэгвэл бид нэр өнөөдөр яг ямар хичээл хийх гэсэн бэ? Тэгвэл соронзод юу татагддаг вэ гэдэг хичээлийг бид нэр өнөөдөр үзэж байна. Соронзод юу татагддаг вэ? За багш нь хүүхэд болгоно үнэлгээний материал өгсөн байна. За энд яах вэ гэвэл сурагчийн нэр буюу өөрийнхөө нэрийг бичнэ тийм ээ хөлтөдөө. За соронзод юу татагдгийг мэддэг байсан уу? Огт мэддэггүй байсан, хараахан мэддэггүй байсан, мэддэг байсан гэвэл тэр дээр чеклээ зөв гэж тэмдэглээд авах нь. За чиний хийсэн туршилтын хамгийн гайхалтай нь юу байсан бэ гэвэл хоёр зүйлийг та нар бичгнэ шүү цаасан дээр. За гэртээ очиод өнөөдрийн хичээлээс сурсан зүйлээрээ юу хийхийг хүсэж байна вэ? Хүсэж байгаа зүйлээ бичгнэ. За үүнийг 1 минутын хугацаа өглөөшөө багш нь.
За. За бидний хугацаа дууссан. За бүгдээрээ багш руугаа бүгдээ анхааралтай харъя. За өнөөдрийн гэрийн даалгавар гэртээ очиод гэртээ байгаа эд зүйлсийг соронзод татагддаг болон татагддаггүй зүйлээр нь ангилан туршиж үзээд дэвтэртээ бичиж тэмдэглэх юм шүү хүүхдүүдээ. За өнөөдрийнхөө хичээлд идэвхтэй оролцсон хүүхдүүдэд баярлалаа.